Өдрийн мэнд энэ удаагийн дугаарт 2000 оноос хойш шилдэг 15 драфтын ангийн талаар жагсаалт бэлдлээ. Нийтдээ 25 драфт болсон бөгөөд эндээс 15 шилдэг драфтын ангийг ранклж гаргасан. За ингэж ранклахдаа тухайн драфтын ангиас алдрын техникийн гишүүн байгаа эсэх эсвэл ирээдүйд алдрын техникийн гишүүн болох магадaltaй тоглогч байгаа эсэх. За мөн бүх оддын тоглолтод хичнээн тоглогч тухайн драфтын ангиас сонгогдсон тоог. За мөн дээгүүр сонгогдсон хэдий ч хүлээлтэнд хүрээгүй тоглогч, мөн дутуу үнэлэгдсэн сайн тоглогчид хэд байгаа гэдэг ч юм уу ийм шалгуурыг гаргаж үзсэн байгаа. Жагсаалтын 15 дугаар байранд 2019 оны драфтын анги. За энэ ангид 2 дахь сонголтоор Ja Morant, 1 дахь сонголтоор Zion Williamson, 5 дахь сонголтоор Darius Garland нар орж ирсэн байгаа. За драфтын хулгай гэж хэлж болох тоглогч нь Nick Claxton 31 дахь сонголтоор. За драфтын амжилтгүй сонголт нь Jared Culver 6 дахь сонголтоор орж ирсэн байна. Жагсаалтын 14 дугаар байранд 2005 оны драфтын ангийг сонгосон. Энэ ангид Chris Paul 3 дахь сонголтоор, Deron Williams 4 дахь сонголтоор орж ирсэн анги байгаа. Драфтын хулгай гэж хэлж болох тоглогчид нь Danny Granger 17 дахь сонголтоор, Monta Ellis 40 дахь сонголтоор NBA-д орж ирсэн байгаа. За draft bust гэдэг тоглогч байхгүй юм анги байна. 13 дугаар байранд 2013 оны драфтын анги шалгарсан. Энд Giannis Antetokounmpo 15 дахь сонголтоор, Rudy Gobert 27 дахь сонголтоор орж ирсэн байгаа. За энэ ангийн draft bust сонголт нь 1 дахь сонголт буюу Anthony Bennett гэж тоглогч сайн сонголт болж чадаагүй байгаа. Жагсаалтын 12 дугаар байранд 2007 оны драфтын анги. За энд Kevin Durant 2 дахь сонголтоор, Marc Gasol 48 дахь сонголтоор орж ирсэн. Энэ бол драфтын хулгай гэж хэлж болохоор сонголт. Мөн Mike Conley 4 дахь сонголтоор орж ирсэн байгаа. За энэ ангийн draft bust тоглогч нь Greg Oden байгаа. Драфтын 1 дахь сонголт байгаа. 11-р байранд 2016 оны драфтын ангийг тавьсан. Энэ драфтын ангиас суперстар тоглогч одоохондоо тодорч гараагүй ч гэсэн бүх одод тоглогч олонтой маш жигдхэн драфтын анги учраас сонгож авсан байгаа. За энэ драфтын ангид Jaylen Brown 3 дахь сонголт, Brandon Ingram 2 дахь сонголт, Domantas Sabonis 11 дахь сонголт, Jamal Murray 7 дахь сонголт, Ben Simmons 1 дахь сонголтоор орж ирсэн байгаа. Драфтын хулгай гэж хэлж болох тоглогч нь Pascal Siakam 27 дахь сонголтоор орж ирсэн. Мөн DeJounte Murray 29 дахь сонголтоор орж ирсэн байгаа. За мөн тухайн жилийнхаа шилдэг рүүки тоглогчийн шагналыг авсан Malcolm Brogdon 36 дахь сонголтоор орж ирсэн. За энэ драфтын ангийн амжилтгүй сонголт гэж хэлвэл 4 дахь сонголт Dragon Bender гэж тоглогч байна. Жагсаалтын 10 дугаар байранд 2020 оны драфтын анги. 1 дахь сонголтоор Anthony Edwards, 12 дахь сонголтоор Tyrese Haliburton, 3 дахь сонголтоор LaMelo Ball нар орж ирсэн анги байгаа. За энэ ангийн драфтын хулгай гэж хэлж болох тоглогч нь Desmond Bane 30 дахь сонголтоор, Tyrese Maxey 21 дахь сонголтоор орж ирсэн. За draft bust тоглогч нь James Wiseman 2 дахь сонголтын тоглогч байна. 9-р байранд 2008 оны драфтын ангийг сонгосон. За энэ ангид Russell Westbrook 4 дахь сонголтоор, Derrick Rose 1 дахь сонголтоор, Kevin Love 5 дахь сонголтоор орж ирсэн байгаа. Драфтын хулгай гэж хэлж болох тоглогч нь DeAndre Jordan 35 дахь сонголтоор орж ирсэн байна. Жагсаалтын 8 дугаар байранд 2017 оны драфтын анги. Jason Tatum 3 дахь сонголтоор, Donovan Mitchell 13 дахь сонголтоор, Adebayo 14 дахь сонголтоор орж ирсэн байгаа. За хулгай гэж хэлж болох тоглогч нь Kyle Kuzma 27 дахь сонголтоор орж ирсэн. Draft bust сонголт нь 1 дахь сонголт Markelle Fultz, 2 дахь сонголт Lonzo Ball, 4 дахь сонголт Josh Jackson нар амжилтгүй сонголт болсон гэж үзэж байна. 7 дугаар байранд 2012 оны драфтын анги. Anthony Davis 1 дахь сонголтоор, Damian Lillard 6 дахь сонголтоор, за Draymond Green 35 дахь сонголтоор драфтын хулгай болж орж ирсэн. За Chris Middleton бас 39 дахь сонголтоор орж ирсэн байна. 6 дугаар байранд 2001 оны драфтын анги. За энэ ангид Pau Gasol 3 дахь сонголтоор, Tony Parker 28 дахь сонголтоор, Joe Johnson 10 дахь сонголтоор орж ирсэн байгаа. Драфтын хулгай гэж болох сонголт нь Gilbert Arenas 31 дахь сонголтоор, Zach Randolph 19 дахь сонголтоор орж ирсэн. За draft bust тоглогч нь Kwame Brown гэж тоглогч 1-р байраар сонгогдож орж ирсэн боловч амжилттай тоглож чадаагүй. 5 дугаар байранд 2018 оны драфтын анги. За энд Luka Doncic 3 дахь сонголтоор, SJ 11 дахь сонголтоор орж ирсэн. За Trae Young бас 5 дахь сонголтоор орж ирсэн байна.
Драфтын хулгай гэж хэлж болох тоглогч нь Jalen Brunson 33 дахь сонголт, Mitchell Robinson 36 дахь сонголт, Robert Williams 3 27 дахь сонголтоор орж ирсэн байна. Драфтын амжилтгүй сонголт нь 2 дугаар сонголт Marvin Bagley гэж үзэж байна. 4 дугаар байранд орсон баг нь 2014 оны драфтын баг. За энэ дээр Nikola Jokic 41 дахь сонголтоор орж ирсэн тоглогч. Мөн драфтын хулгай сонголт нь болсон. Мөн Joel Embiid 3 дахь сонголтоор, Andrew Wiggins 1 дахь сонголтоор орж ирсэн байна. За мөн давхар хулгай сонголт болох магадaltaй тоглогч нь Spencer Dinwiddie 38 дахь сонголтоор орж ирсэн байна. Draft Pass тоглогч нь 2 дугаар сонголт Jabari Parker. 3 дугаар байранд 2011 оны драфтын анги. За энэ ангид Kyrie Irving 1 дахь сонголтоор, Kawhi Leonard 15 дахь сонголтоор, Jimmy Butler 30 дахь сонголтоор, Klay Thompson 11 дахь сонголтоор орж ирсэн. За драфтын хулгай байж болох сонголт нь Nikola Vucevic 16 дахь сонголт. Draft Pass тоглогч нь Derek Williams 2 дахь сонголтоор орж ирсэн тоглогч. 2 дугаар байранд 2009 оны драфтын анги. За энэ ангид Stephen Curry 7 дахь сонголт, James Harden 3 дахь сонголт, DeMar DeRozan 9 дахь сонголт, Blake Griffin тэргүүн сонголтоор орж ирсэн. За драфтын хулгай байж болох тоглогч нь Jrue Holiday 17 дахь сонголт, Darren Collison 21 дахь сонголт, Danny Green 46 дахь сонголтоор орж ирсэн. За амжилтгүй болсон сонголт нь мөн л 2 дугаар сонголт Hashim Thabit. Драфт ангиудаас хамгийн шилдэг анги нь 2003 оны драфтын анги. LeBron James 1 дахь сонголтоор, Dwayne Wade 5 дахь сонголтоор, Chris Bosh 4 дахь сонголтоор, Carmelo Anthony 3 дахь сонголтоор. За хулгай гэж хэлж болох тоглогч нь Kyle Korver 51 дахь сонголтоор орж ирсэн. Амжилтгүй сонголт нь мөн 2 дахь сонголт Darko Milicic гэж тоглогч 2 дахь сонголтоор орж ирсэн байна. За ингээд 2000 оноос хойш шилдэг 15 драфтын ангийг онцоллоо. Баярлалаа баяртай.